Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо ээлжид сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт дуустал аливаа этгээд сонгогчдын сандыг татах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд мөнгө эд зүйл тараах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуудал зохион байгуулах, хишиг хувь хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах. Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө эдвараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх. Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах. Бараа эд зүйл хөнгөлөлтөө үнээр худалдаж, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлтөө үзүүлэх. Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, улаан авалт, дайлаг, цайлаг, төлбөрт таавар, бооцоот болон мөрөөдөө тоглоом зохион байгуулан ивент итгэхийг хориглоно. Сонгогчдыг гадаад дотоод аялал зохион байгуулан оролцуулах, амралт совилд амраах, совилуулах зэргийг тус хориглох. Сонгогчид бэлэн мөнгө эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно. Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо